Монгол банкн дээр энэ засгийн газрын хөтөлбөрт оролцоод түүнийг хэрэгжүүлэхдээ гарч байгаа энэ алдагдал гарч ирж байгаа. Тэр алдагдлыг анханасаа хөтөлбөрт орохдоо энэ ямар хугацаанд яаж барагдуулах вэ гэдэг ийм төлөвлөгөөтэй ажилдаг болмоор байна гэдэг ийм чиглэл өгмөр нэгдүгээр. За хоёрдугаар болохоор бол энэ жил болгон мөнгөний бодлогын нэг чиглэл батлуулдаг. Гэхдээ ер нь төсвийн хүрээний мэдээлэлтэй адилхан бас нэг Монгол банкны баланс алдагдал ер нь ойролцоогоор бодлогын хүрээнд зардал нийт болох гэдэг байгаа. Баланс жид болох гэдэг гэдэг нэг иймэрхүү нэг чиглэлтэй болохгүй л ингээд хэдүүлээ ингээд чөлөөтэй алдагдлыг хийж болно гэдээ ингээд яваад байж бас болохгүй хаа гэдэггүй. Энэ Америк энтхийн төв банкуд чинь улсдаа мөнгө өгöd байгаа шүү дээ, ашиг хийгээд. Тэгээ тэрийг төсөвт нь өгöd байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар ингээд алдагдал хийдэг юмаа гэдэг байдлаар ингээд яваад байж болохгүй гэдэг ийм юм байна. За дараа нөгөө талдаа болохоор манай энэ Монгол банк бол статистик энэ чадамжуул их сайтай. Гэхдээ ингээд яг юм тодорхой юм бодлогын судалгаа авах гэхээр бас ингээд мэдээлэл ингээд хариулж өгч чадахгүй ийм асуудал харагдаад байна. Ялангуяа одоо мөнгөний нийлүүлэлттэй холбоотой, зээлтэй холбоотой яг Монгол улсын 2024 оны дотоодын нийт түвшнийг нэмэгдүүлэхэд одоо гарсан зээлийн олголт хэдийн бэ гэж асуугаар хариулж чадахгүй. Одоо иймэрхүү чиглэл рүү одоо жоохон нарийсмаар байна гэдэг нь. Илүү мэрэгшсэн ийм одоо чиглэл рүү энэ статистик мэдээлэл зөвлөж авдаг болох тал руугаа хандмаар байна гэж хэлмээр. За дараа нь болохоор л одоо бид нар ингээд яг уулуурхайн салбар хамарсан одоо эдийн засгт ус үнээр яалч байхгүй. Энийгээ дагаад циклээ дагаж байна. За тэгвэл одоо Монгол банк бол ус энэ алтны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бас ингээд бодлогоор ингээд дэмжиж явдаг. Энэ хүрээндээ бас гадны банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаагаа бас цаашдаа өргөжүүлэх тал дээр одоо бас нэлээд ажлууд хийх ёстой хаа гэж бодож байгаа. Яг зүгээр би танай тайланг харахаар бол ер нь энэ алтны чиглэлээр бол гадаадын банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээсэл нь бол ганц хоёр банктай л хийсэн бэл. Цаашдаа энийг жоохон өргөжүүлэх тал дээр анхаармаар юм шиг санагдаад байгаа. Тийм учраас энэ дээр анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээд 2026 оны төсөвдөр ер нь Монгол банкны дөрвийн санг нэмэгдүүлэх талаар яг тодорхой санал гаргаад тэгээд тэрэн дээр одоо сангийн яамтай одоо хэд байд 200 байд юм уу 300 тэрбум байд юм уу 500 тэрбум байд юм уу нэг тодорхой санал солилцож бичгээ явуулах хэрэгтэй хаа гэж бодож байна. Энэ дээр Монгол банк ажил хийх хэрэгтэй